сайн байна манайха. Өнөөдөр Чингис хаан 11 ярина. 11-ийн гацигдаар Балжин нуурын Баатрууд гэж бичсэн байна. Одоо гол дөрөвдөө цай. Гол дөрөвдөө Тэмүүжин бүрт Бозих Тэрес хаан Симгүн Астан Учир Дарита Жамуух Борхуу Зэзэм Зэв Борч тэр дөрөв за Чингис хааны шилдэг жанжинууд. Тэн бол манай бүгд энэ Чингис хааны 3 дахь хүн 1203 онд Жамуух Симгүмтэй дайдаж байгаа шахагдаж яжаа. Тийм бас хөдөр байна. 1203 онд Чингис хаан 40 өгдөг гэсэн. Тэгээд зорчууд бас 40 өгдөг байхгүй. Энэ зэрэг гişиг бадай та нар дараа юу хийдгийг yazна. Одоо энэ язаа тухай хятад хүмүүс тэгээд тэд нар Чингис хаанд тусалсах гэж шүтэх гэж ирсэн байхгүй. Хятад зав хизээч бидний дайсан гэгээд. За гацэг нэг Балжин нуурын Баатрууд. За тэгээд эндээс Чингис хаан аймаг зугаа бүтээд чинь юу гарж ийн тэгснэ. Тэрс Симгүн Астан Хурцаатай Дарита Учир Дарита тэгээд Симгүн тэгээ бас Жамуух тэр тав бүгдээрээ Чингис хаан зүг тогтсох гэж ярьжсэн байхгүй юу? Манайхан одоо бид яг одоо дайх хэрэгтэй. Одоо тэрээс юу ангиж тэгээ хичээсэн бадай штэ. Хичээсэн бадай. Тэрийг сонсоод мөртөгөө Чингис хаан тийсгээ тэд нар таныг дайх гэж байна шүү хаан. Чингис хаан тэгээд эсгэлж өгсөн байхгүй. Тэгээд тэр хоёр Чингис хаан тэгээд арай өнөө юу гэгээд өгөөд хэлжсэн байхгүй. Тэгээд байстайны юун дээр хожижсэн чинь манай зэзэм юу Тэрс хааны цэргийг аваад тэснэ сандарсан байхгүй. Тэгснэ Чингис хаан бэд энэ баруун астан төгч хөдөр зориуц цагийн Баатруудын хүтэс хийж явна. Тэмүүжин хаан төмөө бид нар танд хүчээ өгөх гэж иржээ гэж ярьдсан байна. Тэр хоёр бас Симгүнийг дайх гэж байгаа гэж бодоод тэгтээ юу яаж байгаа. Тэгээ 1203 онд манай Чингис хаан Симгүмтэй дайтаж байсан. Тэгээ дайх ширүү болж байгааг та нар угаасаа мэдчихээн да. Симгүн дайны талбайтай Тэмүүжин таас барих хэрэгтэй. Тэр муу тэнэг гээд. Тэгтээ манай Симгүн байтаж явахдаа шахагджээ. Шархтаас өмнө Симгүн баруун гарын хөдөрзөө сумаа гитэн юу аач тэр ингээд Симгүн маань тэр дайны талбайд явж байгаа сумаа хараад хөдөрийн гидрүү онцон гинэ. Тэгээд гож юм. Атосно. 10 секунд. За.
Тэгээ байны талбайны дараа сэнгүүнч бас шархтаж тэгээ бас худалч бас шархтаж. Тэгээ сэнгүүн яаж шархтан бол гэгээ нөгөө жарчууд дээ штэ. Худрын найз ад нөхөр нь бас ингээд миний ад нөхрийг хариусан хэн бэ гэж хараад энэ хавар хардсан биз. Аман дээр тэгээд гадаа тэгээ түүхэн дээрээ юун дээрээ тэгээ ганаагүй байж магадгүй. Тэгээ дайны талбайдаас хагуу өгөөдөө ирээг байсан, боорч бас ирээг байсан, борхорч мөн харахгүй байсан. Хагуу өгөөдөө байхгүй, боорч мөн харагдахгүй, борхорч мөн харагдахгүй ингэж яддаг. Тэгээ боорчиг байна. Боорч тэгээ яаж асуусан юм бол тэгээ боорч морой данд аздагдаад тэгээ хөзөр авсан байхгүй. Тэгээд зэзэм хараа тэндээс нэг мордог айс үг гэж ярьжсэн байхгүй. Эндээс ингэж тэгээ манай хол өгөөдөөсөн гэсэн. Өгөөдөө бас шархтаж нөгөө Чингис хаан 19 тэгээ 19 дээр Чингис хаан зөвөн дээр юу шархтаад тэгтээ зэзэм ингэж пой гэгээ юу яадаг штэ нөө. Тэр шиг бас юу яатсан бэ? Борхол маань хахуу өгөөдөө шархтаж бас юу яагаад гээд юу яасан баггүй. Хизээ тэгээ өгөөдөг амин авардаг баггүй. За тэгээ Чингис хаан хөлдөр хоёр юу яажсан баггүй. Энэ чархсан босоор хөлдөр сайн морж унч чадахгүй. Гэтэ морь унаад ширэнгээдээ орон юу яасан баггүй. Зэрэг хаанууд барьж тэгээд цэргүүдтэй хооллож үгүй гэсэн баггүй. Тэгтээ морой унаад тэгтээ манай хулдар маань нас баржээ. Хулдар маань хулдрын хамгийн сүүрчийн үг би юу вэ? Би мөхгөөс би тэгвэл сэтгэл самд нүд анида гэж номон дээр тэгэж гардаг. Тэгээд та нар Жафарыг мэддэг үстэй нөгөө хоризмын худалдагч нөгөө 8 Чингис хаан 8 дээр гардаг. Тэгээ бас бид нар гол дөрүүдэн ярьжсэн юзуцай гаржээ. Тэгээ юзуцай хаттад заавал бидний дайсан гэж. Тэгээд бүгдээрээ хамт цэргүүд жанжнуудтай хамт борхоостай тэгээд Жафар тэгээ нөгөө хятад хүнтэй бас ингээ бажин ураас ууж иваа. Тэгээд замуух одоо астан даридаа хүчээр астан бас тэмүүжээс тавтусгаж бодчихсэн байна. Тэгээд энэ ном маань төгсчээ. Та нар тэгээд энэ видеод дуртайсан бас лайк бас subscribe дараарай. Одооноос түр баяртай.